Зохиолч, сэтгүүлч Балсан Цэрэнгийн ойдов. Ар халахын шилийн сайн эрчүүд номоос. Зүүн хязгаарын цоохор лампиран. Манжин хаан цахар хошууг баруун зүүн адуучин баруун зүүн тэмээчин хончин гэж таван гарт хувааж манж амбанд захируулсан гэдэг. Сүрэгчэд ядуу хоосон учир даргангийн хошуунд байгуулагдсан Манжин хааны дархан сүрэг дээрх 3 төрлийн малыг хатуу тогтоосон болцолтойгоор маллаж жил бүр олон зуун мянган агт морд атан тэмээ эрг хонь нийлүүлдэг байж. Үүний зэрэгцээ харийн түрмгийлэгчид дотоодын ноёд баядын дарлал мүлжилгийг давхар эдэлж байжээ. 18 дугаар зууны сүүлч 19 дугаар зууны эхээр ард түмний тэнцэл хөдөлгөөн газар бүрт хүчтэй өрнөсөн тул зарим эрчүүд энэхүү дарлал мүлжилгөөс ангижрахын тулд нутаг орноос дөрвөх, бадарчлан хэсүүчлэх, цагаажлах, хулгай хийх зэргээр хөл толгойгоо алдаж эхэлсэн байдаг. Тэд ялангуяа хятадын шунхай худалдаачдын эд хөрөнгийг хулгайлах, замд яваад тэдний ачаа хөсгийг тонон дээрэмдэх, ард түмнээс тэдэнд төлөх өрийн данс бүртгэлийг шатааж устгадаг байж. Энэ тухай ард аюуш кинонд тодорхой гардаг билээ. 1871 онд Сайн Ноёнхан аймгийн засаг авирмдын хошууны сайжрах тэргүүтээ 73 хүн нийлж хятадын худалдаачдыг удаа дараа дээрэмдэж эцэст нь өрийн дансыг юучгүй болтол нь шатааж байсан түүхтэй. 1908 онд Манжин захиргаанаас гаргасан судалгаагаар 1895-аас 1908 он хүртэл Манж хятадын 1350 худалдаачин шилийн сан эрсийн гарт өртсөн байх бөгөөд дааг хүрээнд байсан хятадын амбан яам худалдааны пүүсүүд ард түмний дайралт довтлохоноос хамгаалж 1893 оноос эхлээд шөнийн жижүүр харуул ажилуулдаг болсон гэдэг. Цэцэн-хан аймгийн чуулгын даргын нэгэн бичигт 1870 оны намар цаг муу хотон хулгайч нарыг дуурайж удаа дараа хулгай дээрэм хийж байсан Цэцэн-хан аймгийн муу ард 27 хүнийг цаазаар авч хэрэг үйлдсэн газарт толгойг нь өлгөж олонд чангалан шийтгсэвгүй гэсэн байх жишээтэй. Бүрэн цогт засагчийн үеийн нэгэн бичигт Торой бандийн тухай дурдахтаа даргангийн хончин гарын нанзад хэмээх Торой банд буу үүрч сүр бадруулан олныг дагуулж өөмүүлэн нутаг хошууны жас жавыг бүрлэгэн мал сүргийг дээрэмдэж хошуу хотлыг дамжин хэрэг төвөөж явааг олж барихаар захирагч Баджаргал сул лигдэн нарыг хаа тохиолдох газраас унаа дагалд хэрэглүүлэн явуулав хэмээсэн болов хожим захирагч Баджаргал уг ажлаа гүйцэтгэж чадаагүй учраас хүрээ жасаа яаманд бидний хэдэн хүн уул зарыг хүлээн авч шууд улаа хэрэглэн Цэцэн-хан аймгийг дайрч төрөн төдөгтэй хүдэнт хараваа гэлан мөс уушиг хад зэрэг газрыг дайран самнаваас огт үзэгдэх юмгүй бөгөөд нутаг орны ардууд зуд турханд нэрвэгдэж унаа малан дөрөөлүүлсний улмаас дав даруй унаа залгах нөхцөлгүй бүл мөхсцсөн учир буцаж ирлээ гэж мэдүүлсэн байхажээ. Мөн бүрэн цогт засагчийн үед нэгэн бичигт муу оргодол хулгай Торой бандийн хэсэг бүлэг дээрэмчид нутаг буцахаар явсан иргэн Ли хэмээх буян далай зэрэг олон иргэдийн биед халдаж мал эд агуурсын тонон дээрэмдсэн төдийгүй улмаар дарган хошууны ар хөрм газраа тентхийн байрчууд болон хүрээний газраас зарж явуулсан хаалгач цэргүүдтэй өдөр шөнө мод чулуугаар занчилдан байлдаж байсаар арга буюу хүчин мөксдөж зүг зүг сарнин давхисан аюултай болов хэмээжээ. Энэ мэтээр даргангийн шилийн сан эрчүүд нэг үе ёстой л бужигнуулж байсан бололтой. Даргангад Торой банд ганцаараа байсан хэрэг биш. Түүний нэр нөлөө дуйлайн шууганаар хангай базар, хавчиг саарай, харцаг бор, хагархай цэнд, харлаг дорж, ухаа балжир, богн чил хаа,
маам гөөг, орлон хөх доодой, эсгэрдэг дамб, цоохор лампирн нарын олон арван шилийн сайн ир даргангийн ард түмний дундаас тодрон гарчээ. Ингээд тэдний төлөөлөл болгож цоохор лампирнгийн талаар өгүүлье. Цоохор лампирн 1867 онд одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт Малчин ард Чойсрынгийн гэрт мэндэлжээ. Эцэг эх нь лампирнг 15 нас хүрмэгцэн эрдэм номтой сайн лам болгохоор бөөрийн хийдэд суулгасан байна. Гэвч лампирн энэхүү хийдэд шавлан сууж байхдаа лувсан гэдэг бандийг уруу татаж чи бид хоёр энд шавлан суугаад ямар ч нэмэргүй. Ер нь энэ шашин ном хэнд хэрэгтэй юм бэ? Үүний оронд хоёулаа хулгай хийж амьдрая. Цаан ч ард түмний амьдрал хэцүү байна. Хоёулаа баячуудын адуу малыг хөөж ядууст тарааж өгье. Гэх зэргээр хизээ язааны шилийн ир болчихсон аятай ядгаж гарчээ. 15 настай бяцхан хөвгүн энэ мэтээр том бүлт үсрэхийг бодоход тухайн үед тус нутгийн ард түмний дунд шилийн сайн ирсийн тухай ойлгоц нэлээд өргөн тархсан. Баяд ноёдын адуу малыг хөөж ядууст тараах үзэгдэл сүрхий хавтгаарсан байсныг илтгэнэ. Цоохор лампирн хамт сурч байсан лувсан хэмээх бандийг дээрх маягаар ядгасаар байгаад нэг л өдөр дагуулад оргочихжээ. Ингээд мань хоёр хээрээр гэр хийж, хизээр тэр хийж нэг хэсэг манаргасан байна. 15 настай хөвгүүд байсан болохоор анх айлын чөдөртэй мөр хулгайлахаас эхлээд чөтгөртэй бууцанд хүртэл хонголж явсаар 90 цент хүрцгээжээ. Тэдний хэн бие томтой бяр тэнхээтэй лутэр болцгооч. Харин лувсан нь лампирнгаан бодвол жаахан зүрх муутай байжээ. Нэгэн удаа мань хоёр өөрийнхөө нутг хошуунаас гарч харийн нутгаас адуу хөхөр болсон байна. Энэ нь мөнөөхөл хаяагаан хадрахгүй, харснаа авахгүй гэх шилийн сайн ирсийн ам тангарагтай холбоотой байж. Тэднийг нэгэн шөнө өвөрлөгч хошуу руу ороод явж байтал 30 гаруй адуу туусан 4 хүн таарлажээ. Цоохор лампирн тэднийг харамгцсан лувсанд хандаж бидний хөөх ёстой адууг эднэр хөөгөөд явж байна. Хоёулаа шууд очоод таарлцсан болгоно ташуураар балбий. Тэгэд адууг нь хөөгөөд явчихъя гэх цаадах нь. Яаж тэгж болдго юм бэ? Хоёулах наваач 4 хүнийг яаж дийлэх юм гэж дургүйцжээ. Тэгтэл чи лампирн 3-ын тэгвэл би аргалъя. Харин чи 1-ийн аргал. Хийвэл бүү айвал бүүхий гэж зоригжуулсан байна. Тэнхүү мань хоёр нөгөө 4 рүү ташуураа далаагаад юугүй л давхиад орчихож. Цоохор лампирн 3-ын бие даая гэсэн амдаа хүрч тэднийг зогсоо загвуу ташуурдаж хөөгөөд адуунаас нь салгаж орхижээ. Лувсан ч үлдсэн ганцын эд бад хийчихэж. Ингээд мань хоёр тэдний 30 гаруй адууг хөөж давхисаар үүр хаяарч байх үед нутгийнхаа барааг олж харсан байна. Харин энэ үед зүрх зориг муутай лувсан цааш даач бас харин нутгаас адуу хөөнө гэж бодхоос айж эмээгээд би юусоо боллоо. Уг нь чи бид хоёр хүмүүст буян болох гэж хийдээсээ оргосон шүү дээ. Тэгтэл өрд шүн хүн ташуурдаад алчих шиг боллоо. Тэдний зарим нь айгүй бол үхсэн байх. Би цаашид ингэж явж чадахгүй нэ. Гэхэд лампирнч учрыг ойлгож. За тэгвэл чи буцаад хийддэн очиж лам бол. Харин би энэ замаасаа хизээч гажихгүй. Морин дэл дээр хийсч явах нь миний хувь тавилан. Эд найз лувсангаан хийдрүү нь буцаасан гэдэг. Энэ цагаас хойш цоохор лампирн стол аргамаг хүлгийг унах шиг болж, адуу малыг хөөх шиг болж, ноёд баядыг тонох шиг болж, ноорхоо ядуусыг тэтгэх шиг болжээ. Энэ ч утгаараа хошууд хамгийн газарт хэд хэдэн удаа баригдаж, мөнөх алдартай 9 ирэв хүртэл давж гарсан байдаг. Нэгэн удаа дарган нутгийг хариуцсан манжин амбан түүнийг
Зүг зүгээр явж байхад нь баривчлах үүрэг өгчээ. Төлөвгүй тэр цоохрол ампирын хүлээн авч уулзаад "Чамайг араас чинь харахад хулгайч шиг санагдсан юм. Харин урдаас чинь харахад хувилгаан шиг санагдлаа. Хулгайч шиг санагдаад байхаар нь хошуу нутгийг сүйтгэж мэд хүн байна гэд баривчлуулсан юм. Болж игвэл чи хүмүүст ар нуруугаан биш өвөр талаан харуулж бай" гэж үргэлдээд суллаж тавьсан гэдэг. Цоохрол ампирын нойр сайн даадаг байсан бөгөөд хээр хөдөө унтж байхад нь ямар нэгэн дуу чимээ гарах бүр үед чон шиг хэд хөрвөөгөөд л сэргээд ирдэг байж. Мөн тэр дарган хавийн газар нутгийг маш сайн таньдаг. Харанхуй шөнө морьноосоо буугаад чулуу барьж үзээд л тэнд явж байна гэж мэддэг. Нэгэсэндээ хэн хүнд баймгүй гоцсон мэдрэхүйтэй нэгэн байж. Хожим тэрбээр нутгийн ардуудаа "Би хошуу тамган газарт олон удаа баригдаж байлаа. Элдвэр ятгаад зөөлөн харьцдаг хүнд байцаалт өгөхтөл их хэцүү байдаг юм да. Харин зодож нүддэг хатуу ширүүн шавьртай хүнд байцаалт өгөх нь амар байдгийг" гэж хуучилж байсан гэдэг. Энэ нь харгис тахруудын гарын жилээг ядах юмгүй даадаг. Манжин үеийн 9 эрүүг өөрийн тэсвэр төвчээрээр даваад гарсан шилийн сайн хэрийн хэлхүүг мөнөөсөө мөн юм. Цоохрол ампирынгийн тухай нутаг усны хөгшчүүл нь олон янзын хууч яриа үлдээсэн байдаг. Лампирын нэг удаа шилийн сайн хэр болохоор шуударсан Багвар Самбуу гэдэг залууг дагуулад өвөрлөгч хошуу руу явжээ. Хэд хоногийн дараа тэр бээр 20 гаруй тэмээ туучсан. Нэг тэмээнд Багвар Самбууг тэгнээд хүлчихсэн иржээ. Тэгээд Самбуугийн эгчд хандаж "Танай энэ дүү чинь хариугүй муу ир байна. 2 хоногийн нойр даахгүй, морин дээр үүргэлээд ганцхан шөнийн жавар даахгүй дагжтал чичирч халуурч бүлээрээд золтой үгчгсэнгүй. Энэ хариугүй амтнаа амттай голтой байгаа дээр нь тэмээн дээрээс салгаж ав" гэсэн гэдэг. Цоохрол ампирын 1937 онд 60 наснаа таалал төгссөн гэнэ. Харин түүний эхнэр Сретер 1970 онд 82 наснаа өвд болсон байна. Эхнэр нь түүнээс олон насаар дүү бөгөөд лампирын түүнийг баян айлд богтлогдоод явж байхад нь булааж аваад туул гол тийш ирж амьдралаа холбожээ. Тэдний дундаас нэгэн хүү төрсөн бөгөөд ажиллаж хичээнгүй Рагча хэмээх эр Сүхбаатар аймгийн Халзан суманд насаараа ажиллаж амьдарчээ. Баян хүний богтноос шилийн сайн гэрийн гарт орж насаараа сайн сайхан амьдарсан Сретер бүсгүйг хизээнээс сайн мэдэх өндөр настан Бадам ханд хэмээх эмгэн хожим үр ач нарт нь "Эмээ чинь залуудаа зүс царай, би хаа сайтай хүн байсан. Тийм болооч тэрүү сайн гэрийн эхнэр болооч тэрүү бид мэтийн хүүхнүүдийг ёр тоохгүй. Хаансаар тамхи татдаг их айхтар сэргэлэн хүн байсан" гэж дурсдаг байжээ. Зохиолч Балсан цэрэнгийн Ойдов. Уншсан Эрхэнбаярын Батторж.